цэц цэцийн хуралдаана 7 хоногийн өмнө төрийн хэвлэлд байх газар, явах газар, цаг энэ бол зарлана. Оролцогчд бол бичгээр мэдгсэн байна. 7 хоногийн өмнө. Энийг зөвхөн ямар үед баримталдаг гэхээр зэрэг бас энэ хуулийн заалт байгаа. Онц байдал зарласан, дайн бөхөө байдал үүсгэсэн, цэр хөдлөгсөн ийм 3 тохиолдлын шийдвэр гарч ирээд цэцэд маргаан үүсэх юм бол энийг бол нэн дээр хэлсэн. Бусад бүх маргааныг бол ийм 7 хоногийн өмнө. Гэтэл энээс болоод жишээлх юм бол их хурлын талынхан чинь өмгөөлөгч авч чадсангүй. Тайлбар гаргасан чинь 21 гэж огноолсон боловч 22-нд ирсэн тайлбарыг чинь сонсохгүй. Зарим нь зүгээр л гэрч бол тийм үү? Гэх мэтлэнгээр ингээд нэг талын оролцогчийн ихийг ассан. Нөгөө хамгийн ностой нь бол энэ нөгөө цэцгийн болон цэцгийн дигийн хуулигаа бол ностой зөрчөөд буруу заалтыг хизээш энэ бол онц байдал, дайны байдал сэр хөдлөх асуудал биш шүү дээ. Тийм учраас энийг бол ердийн байхсан. Ингээд энэгээрээ бол дигийнхэн хуулийг дагаагүй байх юм. Тий. Хуралдаан эхлүүлэх явгаар бол өөр нэг асуудал нь бол цэц ингээд анх шаардлага тавьсан хүн бол ингээд шаардлага нэмээд байдаг байхгүй. За энэ яшноо эхлээл энэ булган туяа байнгын хорооны саналаар санал хураалгана гэж хуралдаанаа зохион байгуулах гээд байна. Гэд цэц рүү хүсэл тавьдгүйгээд орчиж байгаа байхгүй. За одоо зүгээр ойлго нэг эцэгтэй хөвгт гомдол гаргаж байгаа юм шиг юм болоогүй байж тийм ингэх гээд байна штэ гэж. Дараачаар нь за хэрв байнгын хорооны дүгнэлтээр санал хураагаад явбал энэ үндсэн хууль зөрчинө гэдэг тийм шийдвэр гаргаад өгөөч гэд. Зарим хуульчийн хэлснийг ашиглаад энэ нь ерөөсө төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байгаа тийм үр дагаварт хүрж болзошгүй байна гэж. Нэлийн сүрдүүлгийн агуулгад байгаа. Магадгүй энэс сүрдээд нөгөө дайн бөхөө байдал, лонц байдал зарласантай адилхан яарчий гэсэн тийм дарамтанд учирсан байж магадгүй. Тэрний мэдэхгүй өнөөдөр дарамт бол хэцүү л байдгийн шиг байна. Газар газартаа. Тэгээд явж байгаад яг 17-нд их хурал огцруулах шийдвэр гаргасны дараачаар энэ тогтоол үндсэн хууль зөрчсөн байна. Булган туяа үндсэн хууль зөрчсөн байх гэсэн ийм юу гаргаж ирдэг байхгүй. Одоо ихсгсэн шаардлагууд. Тэгэнгүүт цэц яах ёстой байсан. Булган туяа үндсэн хууль зөрчиж гин гэвэл нөгөө дэгийн тухай хуулиараа 7 буюу их суудлын хуралдаанаар булган туяаг авч хэлсэн. Харин дунд суудлын 5 гишүүнтэй суудлаараа бол тогтоолыг авч хэлцэх ёстой байхгүй. Тэгж нөгөө улаасаа хуулинч байгаа. Юу энэ хуралдааны явцад ихсгсэн шаардлагууд гарч ирэх юм бол түүнийг нэгдэх болон салгах асуудлыг шийдвэрлэж байна гэж. Гэтэл энэ салгах үйлчилгээ хийгээгүй. Тэр нэг сонь тайлбарлаж байгаа. Тэр тайлбар бол хамгийн ноцтой. Би өнөөдөр улс төрийн маргааны тухай асуул ярихгүй. Үндсэн хуулийн төвшөнд ерөөсөө эргэцсэн ийм одоо том зөрчил гарч. Тэнд юу гэсэн гэхдээ зэрэг ерөөсөө энэ чинь их хурал ерөнхий сайдыг огцруулах тухай үйл ажиллагаа байна бүхэлдээ гэж. Тэгэхээр зэрэг үйл ажиллагаагийн цэц хэлцэж байгаа юм шиг. Гэтэл үндсэн хуулийн дотор үйл ажиллагааг хэлцэх гэдэг асуудал үндсэн хуулийн 66 дотор ерөөсөө байхгүй. 66 дотор юуг цэц маргаан үүсгэж хэлцдэг гэдэг. За энэ нөрөгч. Гэтэл үндсэн хуулийн цэцийн шийдвэр чинь бол хоёр шийдвэр гарч байгаа. Нэгдүгээрт нь булган туяа үндсэн хууль зөрчиж, тогтоол үндсэн хууль зөрчиж. Тэгээд ингэж гаргахтаа бол дунд нь их суудлаар хуралдсан учраас энэ бол эцсийн шийдвэр байна гэдгийг эцсийн шийдвэр байна гэж. Тэр зэрэг их суудлаар өөрсдөө дигийнхэн хуулийг зөрчиж асуудлыг хавцалцчихэд их суудлаар хэлцсэн учраас дараа нь одоо бид нар ямар суудлаар хэлцэх үү гэдэг асуудалд мухардалд орсон юм байдгүй. Энэ бол эцсийн гэж. Ингээд дур зэрэг байхгүй. Гэтэл үндсэн хуулийн заалтын дагуу 66-гийн 3-аар хууль тогтоол үндсэн хууль зөрчлөө гэж шийдвэр гаргавал тэрнийг их хурал заавал эргэж хэлцдэг. Зөвшөөрөхгүй бол цэц дахиж хэлцдэг. Гэсэн. Тэгээд цэцийн шийдвэр эцсийн байдаг. Одоо цэцийн эцсийн шийдвэрийн талаар гараагүй. Гарсан юм шиг тий. Энд бол тийм ностой зөрчил нь бол нэг энэ байдлаас болж байгаа юм. За одоо ингэ цэцэн шийдвэр бол яаралтай гормоор явсан гэд та сая яг ярианд хэллээ. Тэгтэл зарим хуульчид бол ингэж ярьж ерөнхий сайдын тухай асуудал хэлцэж байна. Энэ том албан тушаалууд гэдэг ийм 5 юу байдаг юм аа энэ хуулийн дээр. Энэ 5 албан тушаалууд чи өөр хуультай.
Тэгэхээр энэний нэгийг хилцэж байгаа учраас энэ яаралтай горим гэдэг энэ зүйл чинь явцсан юм а гэд. А хоёрдугаар асуудал нь тэр дунд суудлын хуралдаанаар нь заавал хилцэхгүй байж болно гэдэг нэг юм байгаад. Гэтэл зарим хуульчид бас энэ дунд суудлын хуралдааныг алгасдаг нь бас буруу гэсэн юм. Тэгэхээр энэ хоёр дээр та нэг тайлбарлая. Хуульчид хууль хоёр бол хоёр өөр зүйл шүү дээ. Хуульчид юу гэж ярих бол нэг өөр асуудал. Хууль юу гэж бичсэн байна уу гэдэг бол өөр асуудал байх. Уг нь хуульч бол хууль юу гэж бичив гэдэг рүүгээ орж харах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр зэрэг зүгээр улсуудыг хүсэлт гэдгийг зарим хуульчид нь бол шууд маргаан үсгдэг гэдгээр нь яарчилдаг гэж ойлгоод байгаа шиг байна. Иргэн бол өөртөө холбоотой үйл өргөдөл, нийтийн эрх ашигын төлөө мэдээлэл, тэр албан тушаалтнууд бол одоо ерөнхий сайд, ерөнхийлөгч, ерөнхий шүүгч, ерөнхий прокурор эдгээр бол цэцрүү хүсэлт гаргадаг. Тэгэх юм бол хүсэлтийн шууд маргаан үүсгээд маргаан үсгдэг. Иргэнийхийг бол маргаан үсэхгүй гэдгийг нэг гишүүн авч үзээд хэлцдэг. Тэгэнгүүт иргэнгүй маргаан үсгэн гэх юм бол 3 хүний судалтайгаар ахиж хэлцүүлээд маргаан болгодог байхгүй юу? Эсвэл маргаан биш байх гэдэг. Хүсэлтийг бол өөрөөр хэлбэл иргэний хувьд байдаг 1-р шатыг алгасаад 2-р шатанд нь шууд одоо маргаан үсгсэн үе шатаас нь эхлээд явчихдаг байхгүй юу? Тий. Тэрс энэ бол тэр саяны тэр яаралтай горимтой бол огт холбоотой биш зүйл. Цэцгийнхээ тухай хуулийн заасан байж байгаа. 3 судал байна гэдэг. Дунд судал. Улсын их хурлын тогтоон шийдвэр мэтлэн тийм үү? Засгийн газрын ерөнхийлөгчийн зарлиг. Энийг бол дунд судлаар 5 гишүүний судлаар хэлцлээ. Тэгээд энийг их хурлын шийдвэрээ их хурл руу явуулахад их хурл зөвшөөрөхгүй бол их судлаараа эцэлж хэлцлээ. Гэсэн энэ дигийн тухай хуулийн дотор залттай байгаа байхгүй. Юу л болов гэхээр зэрэг ерөөсө хоёр шал өөр зүйлийг нэгтгэхэд нэг хуралдаанаар нэг суудлын хуралдаанаар хилцснээс л энэ бүх хүрэх гэсэн. Тэгээ хамгийн аюултай нь юу гэж хэлж ийнэ гэхээр цэцгий юм бол бид бол одоо үндсэн хуулийг сахиул баталгаа. Тийм учраас бид нар бол асуудлыг зөвхөн үндсэн хуулийн агуулд нийцүүлээд өөрсдөө дигээ тогтоогоод хэрэгжүүлэх бүрэн эрх бидэнд байгаа гэж. Гэтэл өөрсдөө дэг тогтоох ш. Хууль дигийг чинь тогтоогоод өгсөн тэр нэгээ эхлээд барих хэрэгтэй байхгүй. Тийм учраас энийг бол тэр хуулиуд хамаагүй. Бид нар ингэсэн ийм байдлыг үүсгэж байгаа учраас энийг бид нар зүгээр шууд янаа л гэж. Энийг бид нар шууд их судлаараа хамтд нь хэлсэн л гэж байгаа байхгүй. Тий. Бид нар нөгөө яаралтай гормын шин бол ингэж байгаа юм. Ер нь ингэхгүй бол завсраар нэг шинэ ерөнхий сайд томилчих магадгүй. Эсвэл одоо ингэхгүй бол явж байгаа нэг 30 хоног дуусаад их хурл тарах тухайн асуудал ч яригдчих магадгүй. Энээс бид нар урьдчилан сэргийлж энэ яаралтай уучлаарай. Тэрнийг зэс мэдэхгүй. Зэсийн процессыг нь бол мэдэхгүй. Тэгэж урьдчилан сэргийлэх агуулгах хэлбэрийг нь агуулгахгүй. Зөвхөн дайны байдал онц байдал зарсан цэр хөтлөсөн үед.